Тэгээс эхлэн араатан номхруулах 2 дугаар бүлэг цэнчэн жиа юм. 100 дугаар барилга 606 тоот орон сууц. Цяосан ээжтэйгээ гэртээ буцаж ирэхэд тэр жаахан балмагдсан хിവэр байв. Эцсийн эцэст тэр сургууль дээр бараг 2 цагийн турш загнуулж агаад ирсэн. Хэрв багшийн гэдэс архираагүй бол тэр түүнд лекц уншсаар байх байсан байх. Цяосан угаалгын өрөөнд нүрээ 2 удаа угаагаад толинд өөрийгөө харав. Түүний царай арай залуу харагдаж байгааг эс тооцвол яг л өмнөх амьдралдаа байсан шигээ харагдаж байна. Орон хоолоо ид гэж зочны өрөөнөөс ээжийнх нь хоолой сонсогдоход Цяосан нүрээ дахин 1 удаа угаагаад зочны өрөөнд ороход ээж Яшинтэн түүн рүү ширүүн харан. Хөхөөл хүйтэн болоод ахаад халаацсан. Хурдан ид гэв үнэндээ Цяосангийн гэр бүл түүнийхтэй адилхан байсан. Түүний эцэг эх нь адилхан харагддаг төдийгүй хоёулаа ганц бие эцэг эхийн гэр бүлээс гаралтай байв. Цяосангийн аав сураггүй алга болох эсвэл залуугаараа нас бараагүй тэд зүгээр л салсан. Тэд Цяосан 3 настай байхад нь салсан. Түүний аав Цяо Ваньян тэр жилдээ дахин гэрлэж одоо 14 настай өөр нэг охинтой болжээ. Магадгүй тэр ээжийнхээ өмнө гин буруутай мэт санагдаж салсныхаа дараа хүүхэд болон байшингаа ээжд нүлдээсэн байх. Түүний ээж дахин гэрлээгүй. Тэрээр мөнгө олохын тулд шаргуу ажиллаж Цяосан ганцаараа өсгөжээ. Аз болоход түүний ээж нь үнэн ч шар шувуу, тарган тагтаатай ий төвшний араатны мастер. Тэрээр агаарын нислэгийн унаа түрээслүүлэн амжиргаагаа залгуулдаг байсан тул харьцангуй тухтай амьдралаар амьдардаг байв. Амьдрал түүнийг ядарсан хөгшин эмэгтэй болгоогүй, харин гадна талдаа зөөлөнч дотроо төвчээртэй хүчрэхэг эмэгтэй болгон хувиргасан. Цяосан үүнийг гүн гүнзгий мэдэрсэн. Ээж нь багшийнхаа лекц уншихыг 2 цагийн турш төвчсөн ч гэртээ ирэхдээ цохихгүй байж чадсан. Ээж нь үнэхээр төвчээртэй байсан гэхдээ энэ нь үнэндээ түүний буруу биш байсан. Тэр араатан номхруулах кодексыг толгооноосоо гаргаж чадаагүй, хизээч юр бусын амьтантай гэрээ байгуулж байгаагүй тул араатан номхруулах төвд очиж үзлэг хийлэхгүйгээр өөрөө сэрсэн гэдгээ батлах боломжгүй байв. Цяосан чимээгүйхэн хоолоо идэв. Ээж нь төвчээртэй эмэгтэй байсан ч тэр үргэлж тийм хിവэрэ байх баталгаа байгаагүй. Хамаргааш нэг өдөр амар би чамайг араатны номхотголын төв рүү аваачиж өгье гэж ээж нь Цяосан руу харан хэлв. Цяосан хэсэг гайхширч "Бид яагаад араатны номхотголын төв рүү явах гэж байгаа юм бэ? Хичээ аль хэдийн өөрөө сэрсэн" гэж хэлсэн биз дээ. Бид тижээвэр амьтдын бааз руу очиж гэрийн тижээвэр амьтан сонгохоосоо өмнө үзлэгт хамрагдаж гэрчлэгээ авах хэрэгтэй гэж ээж нь тайлбарлав. Тэр сэрсэн тул аль болох эрт гэрийн тижээвэр амьтан сонгох нь хамгийн сайн арга байв. Цяосан цочирдсан байдалтай хч надад итгэж байна уу? Ээжийнх нь нүд баяр хөөрөөр гялалзаж. "Хич миний хүүхэд, би чамайг яаж мэдэхгүй байх вүлээ? Чи жаахан удаан ухаантай ч чухал мөчөд худлаа ярихгүй" гэв. Цяосан юу мэдэрч байгаагаа илэрхийлж чадсангүй. Түүний энэ дэлхий дээрх ээж өмнөх дэлхийн ээжтэй минь зөвхөн гадаад төрхөөрөө төдийгүй зан аашаараа ч адилхан байсан. "Ээжээ, та надад итгэж байгаа юм чинь яагаад юу ч хэлгүй намайг 2 цаг загнуулж байгаа юм бэ?" Ээж нь инээмсэглсэн ч энэ удаад инээмсэглэл нь баг зэрэг аимшигтай байв. Өөрөө сэрэх нэг хэрэг, харин шалгалтанд тэг оноо авах нь өөр хэрэг. "Би чамаас яагаад тэг авсан бэ" гэж асуугаагүй. Тэц дараагийн өглөө хангаан араатныг номхотгох төвийн үүдэнд улаан сүултээ 3 метр урт бор өнгөтэй махлаг юр бусын амьтан тэнгэрээс бууж ирэв. Цяосан догтлон тарган тагтаанаас буув. Энэ нь түүний тэнгэртээ ийм ойрхон явсан анхны тохиолдол байсан бөгөөд энэ нь үнэхээр сэтгэл хөдлгөн байсан. Тэр ирээдүйд нисдэг төрлийн гэрийн тижээвэр амьтантай гэрээ байгуулах ёстой гэж шийдсэн. Тарган тагтаа шаргуу хөдөлмөрлсөнд баярлаа гэж. Ээж нь түүнийг зөөлөн илв. Тагтаа гэсээр тарган тагтаа далавчаа сэгсрэн том толгоогоо ээждээ наагаад инхрийлэн өрөв. Ээж нь гараа далахад тарган тагтаа дээр гэрэл тусав. Дараагийн мөчөд тэр нүднээс алга болжээ. Үүнийг хэдэн ч удаа харсан байсан хамаагүй Цяосан үүнийг эд шидийн мэт санав. Эдгээр зүйлс түүний өнгөрсөн амьдралын шинжлэх ухааны тайлбараас давсан байсан. Тэд хангаан араатныг номхотгох төв рүү ороход ээж нь түүнийг шууд 37 дугаар үйлчилгээний лангуу руу хөтлөв. Ажилтнууд ярьж амжаагүй байтал ээж нь "Сайн байна уу? Бид тархины домений шинжилгээнд хамрагдахаар ирлээ" гэд Цяосангаас мэдээллийн картаа гаргаж өгөхийг заав. Ажилтан картыг уншуулсны дараа "Сайн байна уу? 500 холбооны зоос" гэж хэлв. Хүн төрөлхтөн араатныг номхруулах чадварынхаа ачаар цэнхэр од гаригийг орхин амьдрахад тохиромжтой 3 гаригийг хөгжүүлж колончилсон. Эдгээр 4 гаригийн бүх нийтийн валют бол холбооны зоос юм. Төлбөрөө төлсний дараа ажилтан бүртгэлийг дуусгаад мэдээллийн картыг буцааж өгөөд Чэлигууг дагаад дотогш ор гэхэд ажилтны ард 1 метр хүрэхгүй өндөртэй жижигхэн ногоон Чэлигуу гарч ирэв. Түүний толгой нь дугуй хэлбэртэй, шар өнгийн үзүүртэй ногоон антентай бөгөөд хүзүүндээ ажилтны үнэмлэх зүүсэн байв. Ургамлын төрлийн гэрийн тижээвэр амьтан болох Цяолигуу нь ээлдэг бөгөөд үргэлж алдартай байсан. Ялангуяа охтуудын дунд Чэлигуу Цяосан руу дөхөж очоод 3 хуруутай гараараа мэрэгжлийн зан авир гарган угтан авах дохио хийв.
Жихай мужийн нийслэл болох Хангаан хот нь тус мужийн хамгийн том араатны номхруулах төвтэй. Цоёосан тархины домын шинжилгээний хэсэгт очихоосоо өмнө 10 орчим минут алхав. Чиали гоо хаалганы таних тэмдэг дээр ажилтны тэмдэгээ уншуулад Чиосанг орох дохио өгөв. Ээжийнх нь царай тайван байсан ч нүдэнд нь баг зэрэг хүлээлтийн шинж тэмдэг илэрч байв. Тэр охиндоо итгэжсэн ч үр дүнг нь авах хүртлээр түгшижсэн нь илт. Дотогш ороход түүний хамгийн түрүүнд харсан зүйл бол цагаан лабораторийн халттай богино үстэй эмэгтэй судлаач болон агаарт хөвж буй бөмбөлөг хонх байв. Чиосанг өмнөх өдөр бөмбөлөг хонхны тухай уншсан. Хүйсийн ялгаагүй сэтгцийн төрлийн ёр бусын амьтан болох бөмбөлөг хонх харьцангуй ховор төрлийн амьтан. Үнэндээ сэтгцийн төрлийн ёр бусын амьтад нэлээд ховор байсан. Гэрийн тижээвэр амьтдын баазуудад жилд ердөө 5-6 ийм амьтан байдаг бөгөөд хэдэн сая холбооны зоосноос эхэлдэг. Ихэнх энгийн гэр бүлүүд тэдгээрийг худалдаж авах чадваргүй байв. Циосан цагаан халттай богино үстэй судлаачийг тэр даруй баян гэж дотроо тэмдэглэв. Богино үстэй судлаач компьютер дээрээ юм бичээд их л завгүй байгаа бололтой. Тэр Чиосанг буудан дээр суулгаад бөмбөлөг хонх гэж хамтрагчаа дуудахад бөмбөлөг хонхны бие гинэт цэнхэр өнгөөр гэрэлтэж Чиосан юу болж байгааг ойлгохоос өмнө олон тооны тоног төхөөрөмжийн кабельд холбогдсон мөнгөн дуулга хэдэн метрийн зайнаас хөвж ирээд түүний толгой дээр буув. Энэ үзэгдэл Чиосанг гайхшруулсан. Энэ чадвар нь залхуу хүмүүст гайхалтай тохиромжтой байсан. Мөнгөн дуулах Чиосангийн харааг хаагаагүй тул төхөөрөмжөөс дамжуулсан өгөгдөл болон дүрсийг ажиглангаа судлаачийг хөмсөг зангидахыг хараад Чиосан ямар нэгэн асуудал гарсан юм болов гэж бодон сандарав. Богино үстэй судлаачийн царай ноцтой болж сургуулийн сахилгын ажилтны хатуу чанга байдлыг санагдуулна. Энэ нь Чиосангийн зүрхийг улам хүчтэй цохилуулж байв. Чи өөрөө сэрсэн үү гэж богино үстэй судлаач гинэт асуув. Мөн хатагтай асуудал байна уу? Тийм ээ, хатагтай асуудал байна уу гэж Чиосан сандран асуув. Үгүй ээ, санаа зовлтгүй. Чиосангийн түгшүүрийг анзаарсан судлаач түүнийг тайвшруулахын тулд баг зэрэг инээмсэглэл тодруулсан ч энэ нь Чиосанг улам түгшүүлв. Энэ жил чамайг оруулаад ердөө 6 хүүхэд өөрсдөө сэрсэн байна. Таны дүү маш сайн байх ёстой, тийм үү гэж богино үстэй судлаач асуув. Онц сурдаг оюутан гэдэг нь өөрөө сэрнэ гэсэн үг биш. Харин өөрөө сэрдэг сурагчид ихэвчлэн сурлагын хувьд сайн байдаг. Та намайг ухаантай эсвэл авьяастай гэж хэлж болно. Гэхдээ яагаад түүний дүнгийн талаар ярих ёстой гэж дотроо бовтнаад би ангидаа ихэнхдээ 3 дугаарт бичигддэг гэж Чиосан царайны хувирлгүйгээр хэлв. Сургуулийн 3 дугаар байр гайхалтай хിവэр байна. 1-2 дугаар байранд орсон олон хүн сэрж чаддгүй гэж судлаач хэлв. Энэ удаад би туршилтын шалгалтанд 1-р байр эзэлсэн гэж Чиосан нэмэв. Сэрсний дараа тархины үйл ажиллагаа 2% хөгждөг. Өөрөө сэрдэг хүмүүс ихэвчлэн 5% хөгждөг тул гинэт сайжрах нь хэвийн үзэгдэл юм гэж судлаач тайлбарлаад Чиосанг 1-р байрынхын төлөө магтжээ. 2 минутын дараа богино үстэй судлаач дээшээ харан бөмбөлөг хонх гэж дуудахад бөмбөлөг хонх дуулгыг анхны байранд нь буцаахын тулд телекинезээ ашигласан. Амжилттай сэрсэнд баяр хүргэе. Таны тархины хэсэгт өөр асуудал байхгүй ч зарим хэлбэлцэлтэй байна. Та сайн амарч хатаасан жимс илүү их идэх хэрэгтэй гэж судлаач хэлээд Чиосанд гарын үсэг тамгатай гэрчлэгээ гардууллаа. Чиосан цээжнээсээ хүнд зүйл өргөгдөж байгааг мэдэрч гэрчлэгээгээ ав. Яаж вэ? Өрөөнөөс гармагц ээж нь сандарсан байртай асуугаад хурдан ураг шалхав. Чиосан санаа алдаад түүнд гэрчлэгээг өглөө. Ээжийнх нь царай барайж тэр шинжилгээний хариуг авахаас эргэлзэв. Ээж зүгээр хар даа гэд Чиосан гэрчлэгээг ойртуулав. Исянтан зүрхэндээ хүйтнийг мэдэрлээ. Охин нь өөрөө сэрээгүй төдийгүй тэг оноо авсан. Хэдий тэг оноо аваагүй байсан ч охиных нь өмнөх дүн араатны мастер ахлах сургуульд орох боломжгүй. Араатан номхруулах ахлах сургуульд сурахын тулд эхлээд Соронзон долгионы сэрэлтээр дамжуулан араатан номхруулах гарын авлагад хамрагдаж дараа нь онооны босхийг давах ёстой. Дунд сургуулийн шалгалтын оноо бүтэн 650 байсан бөгөөд өнгөрсөн жилийн хамгийн бага тэнцэх оноо 332 байв. Хэрэв тэр сургуульдаа шаргуу хичээсэн ч гэсэн тэнцээгүй бол ядаж л чадах бүхнээ хийх байсан. Гэвч охин нь зөвхөн бүтлгүүтээд зогсохгүй худлаа ярьсан. Исянтан өөрийн боловсролын арга барилд эргэлзэж эхлэв. Зодох шаардлагатай. Энэ хүүхдийг сахилга баттай болгох хэрэгтэй гэж бодов. Ээж нь гэрчлэгээг нь аваад доошоо харж байгааг хараад Чиосан нуруугаа цэхлэв. Чиосан цочирд